Үзэгч та бүхэн How to Train Your Dragon анимашны 2 дугаар ангийн талаар хэр мэдэх вэ? How to Train Your Dragon 2 нь эхний анги гарснаас хойш 5 жилийн дараа хийгдсэн бөгөөд бүх төрүүдийг шинчилж 5 насаар хөгшрүүлсэн байна. I grew facial hair for you. Me too. Мөн бэрх тосгон луунуудтай найрсаг харилцаатай болсон тул шинчлэгдсэн байдаг юм. You let the forge die down again. Эхний ангийг Крис Сандерстай хамтран найруулсан Dan DeBlois уг бүтээл 3-сан цуврал болно гэвэл найруулагчийн ажлыг дахин хийнэ гэж гэрээ байгуулсан аж. Тэрээр Empire Strikes Back киноноос урмавч найруулагч болсон гэдэг. I am your father. Кино багийнхан анимашны шинэ ангийг хийхин тулд Норвегийг зорж шин санаа хайсан байна. Кино багийнхан зурагчин Рожер Диккенсийг зөвлөхөр авсан бөгөөд тэр Валкагийн дүрийг жүжигчин Кейт Бланчеттэд зориулан бүтээсэн гэдэг. 2013 оны 11-р сард Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама DreamWorks Pictures-д альчилж анимашны яаж бүтдэг үйл явцтай танилцсан аж. DreamWorks компани 8 цаг рендерлэхийг хүлээж байхын оронд шинэ програм зохион үүнийг ашиглажээ. Киноны их зохиолд Gobber Toothless далуулахаар бичигдсэн байсан бол анимашнд стоик алуулах ба энэ нь үзэгчдэд хүчтэй нөлөөлөх санаа гэж үзсэн учраас энэхүү өөрчилжээ. This is why I never married. Craig Ferguson зохиол дээр гардгүй хэд хэдэн үгсийг өөрийн дүрдээ нэмж үүнийг кинонд оруулж өгсөн байна. Анимашн $621 сая дэлхийд даяар олж 2013 оны хамгийн их ашиг олсон анимашн болсон юм. Мөн энэ нь DreamWorks-ийн бүтээсэн анимашнуудаас Алтан бөмбөрцөг наадмаас шагнал хүртсэн анхны анимашн болж чадсан байна.